За манай цахиа зөвлөж үзсэн шүншиг гээгийн төслийн маань шал ачаглал бэлэн болсон байна. Одоо нэг хураастай үргэлжлүүлээд явсан байна. За манай аяллаа баг үйлдвэрийнхээ танилцуулгуудыг хийгээд явж байна. За өнөөдөр бид нар Жансуу мужийн Тайжоо хотод ирсэн байна. Тайжоо хотод маань одоо бид нар өнөөдрийн байдлаар та бүхэндээ ямар үйлдвэр танилцуулах гэж байгаа гэхээр Huali брендийн одоо шал бидний мэддэг Barcate шал, SPS шалтай тэр шалны үйлдвэрлэлийн процессыг танилцуулахаар тухайн үйлдвэр дээр ирсэн байна. Тус компани нь шалны материал үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч компани бөгөөд тансаг хийцтэй шал, мод хунцар композит шал зэрэг багтдаг. Хуалигийн бүтээгдэхүүнүүд дэлхийн өнцөг булан бүрт экспортлогддог. Нийт үйлдвэрлэлийн 90% нь Хойд Америк болон Европын зах зээлд нийлүүлэгддэг. Энэ нь тус компани олон улсын чанарын өндөр шаардлагыг бүрэн хангадаг үйлдвэрлэгч болохыг илтгэнэ. Үүний хүрээнд компани 2 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж дэлхийн түвшний орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон иж бүрэн туршил шинжилгээний төвийг байгуулсан. Хуали үйлдвэр маань 2001 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд за өнөөдөр хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. За 2018 онд анхны гадаадх үйлдвэр буюу Америк нэгдсэн улсад үйлдвэрээ бий болгосон. 2022 онд Тайланд улсад үйлдвэрлэлээ бий болгосон байгаа. 2024 онд болохоор Вьетнам улсад шинэ үйлдвэрээ нээсэн байгаа. За ингэдүүлээ дотгошоогоо шоурумэр болон үйлдвэрлэлийн процесстэй танилцъя. За түрүүний хэлсэнчлэн үйлдвэрийн маань объектууд одоо хаана байрладаг вэ гэж бидлэн макетн дээр одоо бид нар харагдаж байна. За хятад дахь үйлдвэр. За энэ болохоор одоо хамгийн сүүлд баригдсан Тайланд дахь үйлдвэр байрлаж байна. За энэ бас хятадын үйлдвэр байна. За Америк нэгдсэн улсад байрлаж байгаа үйлдвэрлэлийн макет байж байна те. Вьетнамынх. За Шанхайд бас sales компани буюу борлуулалтынх нь офис нь байрлалт юм байлээ. Хуали үйлдвэр маань өөрөө нийтдээ 6 төрлийн шал үйлдвэрлэдэг. За LVT буюу luxury vinyl tile гэдэг. Энэ болохоор одоо бидний мэддэг Монголын зах зээл дээр хамгийн түгээмэл байдаг шал. Манай төслийн хэмжээнд сонгосон шал маань буюу SPC буюу Stone Plastic Composite гэдэг чулууны орц пластикийн орцыг нийлүүлсэн хамгийн хатуу, уян, бат бүх. За тэгээ мөн дээрээс нь усчийг нь 100% тэсвэртэй мөн 5 давхаргаас бүрдсэн ийм чанартай бүтээгдэхүүнийг бид төслийнхөө орон сууцад сонголт хийж авсан байгаа. За Huali брендийн хамгийн гол одоо борлуулалтын сувг гэж ярих юм уу? 90% нь Америкийн зах зээл болон Европын зах зээл дээр нийлүүлэгддэг байгаа. Энэ утгаараа одоо бий үйлчлэгч нөө гэхэлэр ер нь бол Huali брэнд Монголдо анх удаага шүншиг гигant төсөл болов шүншиг төсөл дээр одоо манайх дээр Монголд экспорт хийсэн гэж та ойлгож болно гэсэн үг. SPC шал буюу Stone Plastic Composite. За энэ болохоор чулуу, хуванцар, одоо холимог одоо бүтцтэй гэж та бүхэн ойлгож болно. Энэхүү шалны үйлдвэрлэл нь өөрөө 2017 оноос одоо үйлдвэрлэгдэж эхэлсэн шинэ технологи гэж хэлэхэд таатай байна. За шалны бүтц ямархуу одоо бүтцтэй байдаг вэ гэвэл мэдээж хэрэг одоо би яг өөртөө барьсан байна л да энэхүү шалыг. За эндээс бүр тодорхой харуулаад өгөхөд доод хэсэг дээр нь дуус гарч бүр зөөлөвч хэсэг байрлаж байна. За тэгээд бидний нөгөө технологи SPC буюу нөгөө чулуу пластикийн орц найрлагатай. Тэгээд дээр нь дахиад тус тусгаарлагч, барьцалдуулагч, түрхлэгтэй. За дээрээс хамгийн сүүлд нь өнгийн хэсэг буюу одоо гоёлын хэсэг маань орж ирдэг байгаа гэсэн. За энэ хүү шалны давуу тал бол бүр асар их байгаа даа гэсэн. Бид нар одоо орон сууцнд винил шал янз бүрийн шалуудыг зөндөл хэрэглэж үзсэн. Гэхдээ ус чийг нь тэсвэртэй юу үгүй юу гэдэг чинь бас асуудалтай байдаг. Энэ шалны хувьд 100% бүр усны хамгаалттай, мөн амьсгалах боломжтой. Хамгийн гол нь эднийх Green Guard буюу ногоон сертификаттай буюу хүний эко эрүүл биед одоо эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэдгээрээ бас хамгийн том давуу тал байгаа шүү. Манай Huali компани маань ерөөхдөө бол 2001 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм байна. За энэ дээр бол ерөөхдөө яг энэ Huali группийн ерөөсөө олд амжилт бүгдийг энэ дээр бол ингээд харуулсан байт юм байна. Яг энэчээс бид нар харлаа 2001 онд ерөөхдөө компани маань
анх байгуулагдаад за ингэж 2003 онд ерөөхдөө нөө чанарын стандартын шаардлагуудаа хангаад баталгаажаад авцсан байх жишээ. Тэгээ 2006 онд болохоор C сертификатыг ерөөхдөө энэ байгууллага маань авсан байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр ерөөхдөө Европын орнуудад бараа бүтээгдэхүүнээ одоо нийлүүлэх гэж байгаа компаниуд болохоор энэ Европын холбоонууд CE-ийн шаардлага заавалчгүй хангасан байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьдаг. Тэгэхээр одоо 2006 оноос эхэлж энэ компани маань ерөөхдөө бүтээгдэхүүнээ Европын орнуудын зах зээл рүү нийлүүлж эхэлсэн гэсэн үг. За мөн ингээд дээшээ ингээд гүйлгээд харахаар бас энэ 2007 онд болохоор Европын хамгийн том шалны үйлдвэрлэгч компани болох нь Target гэх компанитай бас хамтарч эхэлсэн байна. Тэгэхээр ингээд юу н харахаар болохоор 2006-2007 оноос ерөөхдөө одоо яг зорилттой зах зээлийнхаа хамгийн шилдэг, хамгийн том гэсэн компаниудтайгаа Huawei Group маань ерөөхдөө хамтраад эхэлсэн. Тэгэхээр ерөөхдөө бол бид нэр бол шүншиг 3-ын одоо яг материал тэр дундаа шалан дээр бид нэр ерөөсөө дэлхийн жишгт нийцсэн хамгийн том компаниудын ашигладаг энэ шалыг бол бид нар ерөөхдөө өөрсдөндөө бол ашиглаад хэрэглэгчдэд хүргэж байна гэсэн үг. Америк, Европод зах зээл орж бүтээгдэхүүнүүд нийлүүлэхэд асар олон шаардлагуудыг хангах хэрэгтэй байдаг. Яг тэр дүрмийн дагуу эдний компаниуд бол ерөөсөө тэр шаардлагуудыг бүгдийг хангацчихсан. За одоо энэ дээр бол Pro HS, энэ Reach гэдэг энэ хоёр сертификат энэ шаардлагууд бол Европт хамгийн хатуудаа тооцогддог. Энэ нь бол юуг харуулдаг вэ гэхээр яг бүтээгдэхүүн үйлдвэрлэл дотор байдаг тэр химийн орц найрлага одоо хар туулга тэр найрлагыг хамгийн бага түвшинд байлгах хэрэгтэй гэсэн тэр шаардлагууд байдаг. Энийг бол энэ хоёр шаардлагыг бол энэ Huawei Group маань хангацчихсан. За Америкийн зах зээлд ороход юу байдаг вэ гэхээр энэ Floor Score, энэ Green Guard гэдэг энэ хоёр бас шаардлагууд байдаг. Floor Score-ыг бол ерөнхийдөө бүр сургууль цэцэрлэг тэр дундаа эмнэлгийн түвшинд бол ашиглах боломжтой гэж үздэг. Green Guard-ыг болохоор бол ялангуяа бас нөгөө нэг хүүхдүүдийн цэцэрлэг сургууль бас ашиглах тохиромжтой гэж үздэг. Одоо тэр төвчөнд ашиглахад л нөгөө ямар ч хүүхэд болон эрүүл мэндийн орчинд ашиглахад тухайн хүмүүст ямар ч сөрөг нөлөөгүй байх шаардлагыг ерөнхийдөө тавиад байгаа юм л да. Шүншиг 3-ын орчин суугчид маань яг нөгөө нэг олон улсын стандартын одоо тэр дундаа Америк, Европын улсуудад нийлүүлэгддэг хамгийн өндөр чанарын хамгийн одоо хүний эрүүл мэндэд аюулгүй байх тэр нөхцөлийг бүрдүүлчихсэн мөн байгаль дээлтэй технологи ашигласан энэ компани шалнуудыг л одоо манай оршин суугчид бүгдээр ашиглаж болж байна л гэсэн үг. За одоо ингээ Америк экспорт нь гардаг шал маань Европ руу гардаг Cortec гэдэг энэ үйлдвэрлэлийн шалуудаас хийгдэг. Одоо би яг бодитоор нь та ингээ харуулж байна. Манай бүтээгдэхүүнүүд ч гэсэн бас бэлэн болоод яг энэ агуулгад одоо байрлаж агаад манайх руу экспортод тавилт нь гардаг байгаа. Лаборатори хэсэгт ороод ирсэн байна. Энэ төхөөрөмж бол одоо PhD тест буюу нөгөө нэг флатат гэдэг одоо химийн агуулмжгүй гэдгийг бол энэ дээр тушдаг тийм төхөөрөмж юм байна. Европын холбооны стандартуудад яг хориглох тэр заалтуудад одоо тэр PhD тест гэдэг төхөөрөмж нь бол энэ юм байна. Энэ дотор бол одоо тэгэхээр нөгөө нэг бүтээгдэхүүнүүд нь бол ороод бүгд тушигдж байгаа байх юм шүү дээ. За энэ болохоор нөгөө формалдегид буюу одоо цавуулгын хэмжээ, хортой тэр цавуулгын хэмжээ агуулгадаагүй шүү гэдгийг одоо нотолж харуулдаг. Одоо агуулгадж байгаа бол хэдэн миллиграм байгаа ч юм уу тэрийг яг ингээд тестэлж гаргаж ирдэг лаборатори төхөөрөмж нь байна гэсэн. Хүнд металл буюу нөгөө хар туулга, мөнгөн ус, кадми гэдэг тэр нөгөө хортой агуулмжуудыг бүгднийг шинжилдэг бас юм лаборатори юм байна. Бүх төхөөрөмжүүд нь энэ дээр нөгөө одоо яг бүтээгдэхүүн хийгдэхээс өмнө нөгөө одоо түүхийн эдүүд ирэхээр ерөөсөө одоо ийшээ оруулж ирээл тушаал ямар нэгэн байдлаар хар туулга болон мөнгө устай кадми гэдэг тэр хортой бодиснууд агуулмж шүү гэдгийг бол энэ чинь батлаад гаргацдаг юм байна л да. Тий. Материалынхаа тэлэлт, сунгалт тиймэрхүү асуудлууд байна уу те. Мөн дээрээс нь даралт авж байгаа ачаал юмнууд
тооцож үздэг гэсэн. Одоо энэ дээр ингээд маш олон жингийн тухай тавьсан байна. За энэ ч болохоор уснаараа нөгөө усанд одоо удаан байлгаж, буцалгаж, халааж, малааж янз янзын үйлдэлүүдээр бас шалгаж үздэг байна. За энэ бол одоо энэ бол нөгөө яг шалны хамгийн гадар дээр байдаг нөгөө нэг UV тест буюу хэлбэл дүрсээ алдахгүй, өнгөнд гандахгүй, зурагдахгүй тэр бүх юм аяшин л хийдэг юм байна л та. За ингээд зүлгүүрнүүд хийж шүү дээ. Тийм ээ зүйл энэ Төрөл бүрээ амар хатаа зүлгүүр. Яг энэ байдлаараа бол 24 цагийн турш ингээд тасралтгүй хэрэгжээд юм байна. 24 цаг эргээд яг одоо энэ дээр ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байх хэрэгтэй гэсэн юм шаардлагатай тийм ээ. VPC шал. Америкийн хамгийн номер 1 брэнд гэдэг байгаа шүү дээ. Бидний одоо яг ингээд лого тоогоо тэг хэмжээтэйгээ Chesterfield 2.0 гэсэн юм. Хуалын үйлдвэр маань нөгөө одоо энэ паркет угсрахад ордог энэ түгжээ гэж байгаа байхгүй юу? Одоо зам одоо юу гэдэг түгжээ зам гэж ярьж байгаа бах тий. Энэ дээр болохоор 6 төрлийн бас патентыг эзэмшдэг. Тэр нь болохоор ямар одоо зөв хамгийн энгийн жишээ нь юу гэхээр ингээ угсарсны дараа энэ завсраар ямар нэг ус орохгүй байх ёстой. Тогшоогоо доошо нэвтэрж орохгүй байх ёстой. Хоёрдугаарт энийг хийхэд маш тийм одоо хүнд ямар нэгэн тийм ачаал өгөхгүй маш амархан байх ёстой. Тийм байдлаар шийдэгдсэн гэсэн үг. За тэгээ энийг шалгахын тулд болохоор одоо ингэж шалгах юм байна. Энэхүү одоо энэ цагрыг тавиад тойруулаад силикон юм уу одоо тэр савууг зүрхээр голд нь ус игээд энэ доошоо ус орж ийн үгүй гэдгийг бас ингэж тестэлж үздэг юм байна. За ингэ түгжээ эдэр нь болохоор ингэж харагдаж байгаа байхгүй. Энэ одоо жишээ шал одоо суулгалаа гэхэд одоо энэ доор нь ингээд ус сагцсан байна л та тий. Тэгвэл шалыг суулгасны дараа ямар нэгэн байдлаар одоо ингээд чиг одоо ямар нэгэн байдлаар мөөгөн зэрэг үсэхгүй гэдэг энэ баталгааг одоо энэ дээр ингээд тушиж байгаа юм байна. Хоёрдугаарт ингээд суулгацсан байхад ямар нэгэн хөдөлгөөн байхгүй. Ийсэн. Энэ бол яг манай тэр хэрэглэж байгаа шал. За тэгэл энэ шалны product өнгөлгөө одоо тэр гоёлын хэсэг гэдэг бол бүр төрөл бүрийн өнгөөр одоо энэ чинь ингээд харахад энэ чулууш гарагдаад байна. тийм ээ яг тулш харагч байна. Мод шиг биш. Энэ нэрээ бас Тэгсэн мөртлөө нөгөө манай сонгоод энэ бол тэр юу вэ? VPC шал. BBC юм байна. Чулуу шиг харагдаж болж гин, мод шиг харагдаж болж гин. Тийм байна. Энэ одоо бас чулуу шүү дээ. Чулуу шиг харагдаж байна шүү Энэ дээ. нэр ямар гоё юм те. Энэ яг юу л гэж л дээ. Эдний шин одоо гаргаж байгаа бүтээгдэхүүн юм байна. Зөв зөв. Одоо тэрийг яг туршилтын байдалд хийж байгаа юм байна. Тэгээ яг сая бол хэлж байгаа нөгөө нэг юм цементэн шахмал тийм шал юм байна. Тэгээ одоо яг шин бүтээгдэхүүнээ туршаад одоо ямар нэгэн мөөгөн зэрэг үсэхгүй тий тэр байдлаас нь бас ингээд тушиж байгаа юм байна л та. Энэ бас энэ одоо ер нь бол тэгэл амар хүнд мөн чулуун муу хийх шаардлагагүй л болж байгаа юм.